Сүүл төлбөрийн энэ удаагийн дугаараар өнгөрөх 7 хоногт Улаанбаатар хотод болсон Аз-Европын парламентын түншлэл 9-р уулзалтын нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржин хэлсэн үгнээс таймлан хүргэж байна. Тэрээр хэлсэн үгэнд парламентын гишүүд гэдэг бол маш нэр хүндтэй хариуцлагатай хүмүүс. Аз-Европын парламентын төлөөлөлд Монгол оронд хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна хэмээн тэмдэглээд ASEAN бол дэлхийд тулгамдж байгаа асуудлыг ярилцах хилцэгт шинэ үлгэр жишээ болсон сайн талбар гэдгийг онцоллоо. Монголчууд ярьдаг хавар цаг болвол шин цагийн эхлэл юм а гэж. Тэгэхээр энэ удаагийн Аз-Европын парламентын энэ түншлэлийн 9 дахь уулзалт бол манай улсад энэ жил болох албаны олон цуврал уулзалтуудын хамгийн гол нээлтийн ийм уулзалт болж байгаа. Тийм учраас бид энэ уулзалтад маш их ач холбогдол өгч ингэж оролцож байгаа. Аз-Европ хоёр твийн хувьд бидэнд бие биенээсээ суралцах зүйл их байгаа. Мөн бидэнд бие биентэйгээ ярилцах зүйл их байгаа. Мөн бидэнд бие биентэйгээ хуваалцах юм зүйл асар их байгаа гэж ингэж бодож байгаа. Би хувьдаа энэ ASEAN гэдэг энэ санаачлага, энэ байгууллагыг манай Аз-Европ хоёр твийн хооронд яриа хэлцлийн хамгийн чухал ийм механизм юм аа. Тийм учраас энэ чухал үйл явцад Монгол улс идэвхтэй оролцох ёстой гэж ингэж боддог. Учир нь Аз-Европын энэ хоорондын уулзалт, энэ ASEAN-ийн хүрээнд 100 гаруй идэвхтэй санаачлага сэдв байн хэлэлцэгдэж яригдж байгаа. Аль ч олон улсын байгууллагын хүрээнд ийм өргөн хэлэлцүүлэг бол явдаггүй. Тэгэхээр манай хоёр твийн хооронд ийм өргөн хэлэлцүүлэг явж байгаа нь маш их чухал гэж бодож байгаа. Өөр нэг ASEAN-ийн онцлог бол ASEAN бол дарга нарын байгууллага биш. Мэдээж дарга нар оролцдог. Гэхдээ ард иргэд илүүтэй оролцдог. Эмэгтэйчүүд оролцдог, залуучууд оролцдог, ард иргэдийн төлөөлөл оролцдог, бизнесийн төлөөлөл оролцдог. Ерөөсөө нийгэмд байгаа бүх ашиг сонирхол төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлдэг, ярилцдаг, хэлэлцдэг ийм чөлөөт талбар байгаа. Тийм учраас энэ бол үнэхээр энэ дэлхийд тулгамдж байгаа асуудлыг ярилцах, хэлэлцэхэд бас нэгэн тийм шинэ үлгэр жишээ болсон ийм сайн талбар юм аа гэж хувьдаа боддгийг энд хэлхэн зөв баха гэж ингэж бодож байгаа. Энэ бүхний манлаад мэдээж манай парламентчдын чуулга уулзалт, тухайн ард түмнийхээ нэр төртөө төлөөлөл болсон та бүхний уулзалт явдгийм аа гэдгийг бас энд хэлье гэж бодсон. Дээрээс нь Аз-Европын энэ уулзалт бол их чухал юм аа. Ягаад гэвэл Аз-Европ гэсэн хоёр твэд дэлхийн нийт эдийн засгийн 63% нь ногдож байгаа. Дэлхийн нийт хүн амын 58% нь манай хоёр твэд ногдож байгаа маа. Тэгэхээр эдийн засаг хүн ам талаас авч үзэх юм бол үнэхээр энэ дэлхийд тулгамдж байгаа хамгийн том асуудлыг манай хоёр твийн хүрээнд ярьж ойлголцож чадах юм бол дэлхийн нийтийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, энх тайванд их чухал үүрэгтэй гэж ингэж бодож байгаа. Монгол улсын хувьд энэ ASEAN-ийн дээд хэмжээний уулзалт, мөн энэ ASEAN-ийн цуврал уулзалтуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа бид нар туйлын их баяртай байгаа. Манай ард иргэд олон нийт энэ уулзалтуудад маш их ач холбогдол өгч байгаа гэдгийг энд хэлхэн зөв байхаа гэж ингэж бодож байна. Монголчууд ASEAN-ийн уулзалтанд ач холбогдол өгөх түүхэн учир шалтгаан бий. Энэ жил их Монгол улс байгуулагдсны 810 жилийн хувьд тэмдэглэн монголчууд хүний сүсэг бишрэл, эрхчлөөнд хүндэтгэлтэй ханддаг, худалдааны эрхчлөөнд хүндэтгэлтэй ханддаг, энх тайван, сайн сайханд хүндэтгэлтэй ханддаг тийм гүрнийг байгуулж явсан түүхтэй ард түмэн. Одоо ч гэсэн Монгол улс газрын байршлын хувьд Аз-Европ хоёр твийн уулзвар дээр байдаг. 20 жилийнхэн түүхэн оюун хүрээнд болж байгаа ASEAN-ийн чуулга уулзалтанд монголчууд бид 3 санаачлагыг дэвшүүлж байна гэлээ. Энэ ASEAN-ийн санаачлагууд дотроос ороогүй санаачлага юу вэ гэхээр бараг олдохгүй байгаа. Гэхдээ бас бага хэлэлцэгдсэн, бараг ороогүй байсан 1-2-3 санаачлага байгаа. Монгол улсын хувьд бол бид нар нэмж оруулж байгаа. Энэ бол нэгдүгээрт нь хуулийн засаглал ба авилгалтаа тэмцэх. Ер нь шинээр бий болж байгаа нийгэм, улс орон, дэг журам, янз бүрийн энэ зүйлүүд бол бас муу засаглалаас болж
алддаг, ундаг иймэрхүү байдлууд харагдаж байгаа. Тийм учраас бид бол хуулийн засаглал гэдэг энэ зүйлийг нэгдүгээр тавих ёстой. Муу засаглалтаа, авилгалтаа бид нар тэмцэх ёстой. Энэ сэдвийг бид ярих ёстой гэж ингэж үзэж байгаа. Дээрээс нь бид нар эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгдэг ийм улс. Тийм учраас эмэгтэйчүүдийн эрхийн талаар бас онцлон ярих ёстой. Ер нь эмэгтэйчүүдийг газар бүр төрийн бүх институт газар бүр бид нар дэмжих ёстой. Энэ бол их маш чухал зүйл гэж ингэж үзэж байгаа. За дээр нь бас энэ дэлхийн нийтэд одоо чиг хандлага болж байгаа стартап гэдэг ийм ойлголт байдаг. Шинэ бизнесийн шинэ эхлэлийн тухай манай залуу үеийнхний шинэ бизнесийн энэ шинэ технологи гарч байгаа шинэ санаачлагуудын тухай бас энд сэдвчилж ярил зүгээр гэж ингэж Монгол улс бол бас нэг 3 ийм санаачлаг 3 сэдв бас санал болгож энэ уулзалтын хүрээнд ярилцъя гэж ингэж үзэж байгаамаа. Монголчууд ярьдаг нүүгээд ингээд явхад бас ингээд гэрийн бөөр гээд ингээд үлддэг. Яг тэрнтэй адилхан АСЕАН Монгол зохион байгуулагдахад бас Монголд бид нарын үргэлж оруулж явах нэг хөв нэмэр байх ёстой гэж бид үзсэн. Тэгээд бидний зүгээс нэг ярьж байгаа нь ер нь Улаанбаатарт АСЕАН центр гэж байгуулъя гэж. Мэдээж АСЕАН-ийн нарийн бичгийн дарга нарын газар гэж ийм одоо хүнд суртлын байгууллага бол байдаггүй. Энэгээрээ бас манай энэ уулзалт бол их онцлогтой. Бид нар зүгээр АСЕАН центр гээд тэр утсан дээр сууж идэг, тэр дараачийн хурал болох улс орнуудад тусалж идэг, өмнөх АСЕАН-ийн хурал болсон улс орнуудын сайн туршлагыг бас хуваалцж байдаг, мэдээллийг одоо хуваалцахад нь тусалж байдаг нэг ийм маш жижигхэн одоо 2-3 хүнтэй ийм одоо төв Монголд байгуулвал бас их зүгээр юм байна. Ягаад гэвэл Монгол улс өөрөө бас энэ Аз Европ төвийн дунд оршиж байгаа. Тэгээ бид нар ийм байдлаар бас энэ АСЕАН-ийн үйл ажиллагаанд цаашаа одоо дэмжлэг үзүүлэх ийм бодол байгаа. Ийм санаачлагыг бид нар гаргаж байгаа гэдгийг бас энд хэлэх нь зөв байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ бид нар энэ АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтаас гарах Улаанбаатарын тунхаглалд бол маш өндөр ач холбогдол өгж байгаа. Манай парламентчид та бүхэн цуглаад ярилцаад бас одоо тунхаглал гаргаж байгаа. Энэ тунхаглал бол АСЕАН-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулагдана. Та бүхний гаргасан санал санаачлагыг тэнд ирж байгаа төрийн тэргүүн, засгийн тэргүүн, улс орноо төлөөлж байгаа улсуудад Монгол улс бидний хувьд бол хүрэхэд маш их анхаарал тавих болно. Та бүхний ярьсан хэлсэн зүйл, та бүхний санаачлага тэнд тусглаа олоход нь бид нар одоо туслана гэдгийг бас энд хэлье гэж ингэж бодож байна. Монгол бол найрсаг, агуу төвөгтэй, агуу соёлтой, өөрийнхөө ирээдүгээр, өөрийнхөө өнөөдрөөр бахархаж явдаг ард түмээ. Монгол бол нээлттэй орн. Энд байх богинохон хугацаанд манай оронтой, манай ард түмэнтэй бидний амьдралын хэв маягтай та бүхэн илүү танилцаасай. Тийм боломж бололцоог олохын тулд Монголын ард түмэн хичээж байгаа хэмээн хэлж ирсэн юм а. Өнгөрөх 7 хоногт олон ястан үндэсний үлгий болсон Ховд аймгийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одонгоор шагнасан юм а. За Ховд аймаг улс орныхоо бүхий л салбарт хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж Сүхбаатарын одонгоор шагнагдсан түүхэн үйл явдал ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Цагаан Баяр хүргэж үг хэлсэн бол Монгол улсын ерөнхийлөгч элбэгдорж энэхүү торгон агшинд нийт ховдчуудад шууд уцаар ярьж мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Төр ард түмнийхээ өндөр хүндэтгэлийг хүлээж трийг тааж явна гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баяр хүргье, улам их амжилт хүсье. Дахин одоо ярилцах тэгээд бүр уулзахын одоо ёроолыг дэвшүүлье. 11 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1939 оны халах голын дайг, 1945 оны чөлөөлөх дайг, 1945-48 оны баруун хилийн тулгуурлалтанд гар бие оролцож Монгол улсынхаа тусгаар тогтны төлөө халуун ам бүлээн тусаа үл хайрлан тэмцсэн баатарлаг түүхтэй ард түмээ. Ховдын цэнхэр хязгаар алтан сүрлэг уулсын дундаас алдар цуутаа Эрдэнэ боловсрол авиас билэгтэй олон охид хөвгүүд төрсөө. Үндэсний тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цогтоо тэмцэж галдан бошигт амар санаа ард аюуш нарыг залгамжилдан Баясгалангийн Бадам, Лодонгийн Дандар, Сэндийн Олзвой, Баянбалын Тэгшээ, Хунцгийн Чогдон,
инхийн шийлэг, дамжны намнан зэрэг олон улсын болон хөдөлмөрийн бааtruуд, ардын солтон, гавьяа сүцгэлтэн, төрийн сойрхол, эрдмийн зэрэг солтоо алдартнууд төрснийг бахархан тэмдэглэж байна. Монгол улс тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, хөгжлийн шинэ үүдийг нээхэд 1990 оны ардчсан хувьсгал түүхэн үүрэг гүйцэтгсэн. Ардчлалын төлөө хэнхүү зөв үйл хэргийг зөв бэлгээрээ эхнээс нь тууштай дэмжиж ирсэн ховдчууд та нартаа мэхийн хүндэтгэл илэрхийлье. Ховд аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, дундас наслалт 6 жилээр нэмэгдэж 72-т хүрч улсын дунджаас өндөр байгаа нь нэн сайшаалтай хэрэгэ. Ховд аймгийн эдийн засаг сүүлийн 5 жил дараалан дунджаар 20-оос доошгүй хуваар өсч, эдийн засгийн өсөлтөөрөө, өрсөлдөх чадвараараа, хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчноороо бусад олон аймагт үлгэр дуурайл үзүүлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ховд аймгийн удирдлага иргэний оролцоог дэмжсэн хөгжлийн бодлого явуулж, эдвэг санаачлагтай ажиллаж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, бүтээлч олон ажилд өрнүүлэн аймаг орон нутгийнхаа өнгийг жилээс жил засаж, сайжруулж байгааг харахад сайхан байна. Ховдчууд бид байгаль газар зүйн онцлог, байршлын давуу тал, боломж нөөцөө оновчтой ашиглан олон өвөг саатны бүлгүүдийн уламжлалт, ёс заншил, нүүдлийн соёл, язгуур урлагаа өвдөн хөгжүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчлэгийг хөгжүүлэн, иргэдийнхээ оролцоо, мэдлэг оюуны чадварыг даачлан, эрүүл мэндтэй, саруул ухаантай бүтээлч иргэдийнхээ эв биеийг эргүүлэн, аймгийнхаа өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангаж, Монгол улс баруун бүс нутгийн хөгжилд тэргүүлэх оролцоотой, хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнес нээлттэй ногоон хөгжлийн завгар аймаг болох эрхэм зорилгоо дэвшүүлэн шамдан ажиллаж байна. Ховд аймгийн ололт амжилт хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнаж байснаас хойш 43 жилийн дараа дахин амжилтаа үнэлүүлж Сүхбаатарын одонгоор инхүү шагнуулж байгаад баяртай байгаагаа ховдчууд хэлж байсан юм а. Ховд нутг маань ингээд Сүхбаатарын одонгоор шагнуулж байгаадаа бид бүхэн баяртай байна. Тэгээд манай ард түмний маань хийсэн бүтээсэн хөдөлмөрийг үнэлээд ийм том одонгоор шагнуулж байгаад маш их баяртай байна. Манай Ховд аймаг 17 сумтай. 17 сумын одоо олон үндэстэн ястан амьдардаг 90 гаруй мянган хүн амтай. Үүний дотор бид нар бол хөдөлмөрөөрөө, ногоогоороо, ер нь ховдынхан хаанч очсон хөдөлмөрөөрөө та бүхэнд бахархчд явдаг. Энэ бол бидний аймгийн бидний үндэстэн ясны нэг гол онцлог брэнд юм аа гэж бодож байна. Малчид хөдөлмөрчд болон манай энэ одоо үе үеийн олон нэг төлөөж хөдөлмөрийг үнэлж яваад би их баяртай байна. Төрийн дээд одоо Сүхбаатарын одоогоор шагнагдж байгааг ховдын ард түмэн бүгдээрээ ингэртэй зүүж гинэ л гэсэн үг. Бид нар бүгдээрээ л баярлж байна. Ирвэх тэрвэхээр ховдын ард түмэн үе үеийн өвгөд ээдс өдий хүртлээ ингээд хөдөлмөрлж өдий зэрэгтэй болсон бид нар бас баярлж явд юм аа. Ховдчуудад бидэнд өгч байгаа энэ сайхан үнэлгээ бүх ховдынхны ингэр дээр Сүхбаатарын одон гялалцах боллоо. Энэ маань бид бүхний маань ажлын амжилт ч гэсэн цаашдаа бидний хариуцлага өндөр байх, бидний ажил үйлс үнэхээр бүтэмжтэй сайн байх ийм л одоо бид бүхэнд оногдож байгаа ийм сайхан шагнал юм а гэж ингэж ойлгож байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугаар Ховд аймгийн 6 насаас 90 насны хоорондоо бүх хүмүүсүүд ингэрэм найлсандаа их баярлж байна. Алс хязгаар нутаг ялангуяа баруун аймагуудад амьдран суугаа иргэдэд чиглэсэн шат араатай бодлогын хүрээнд өнөөдөр Ховд аймгийн хөгжил төвийн аймагуудаас дутхааргүй хэмжээнд хүрч зарим үзүүлэлтээрээ тэргүүлэх болсон. За өнөөдөр энэ аймгийн хүн амын тоо 80 гаруй мянгад хүрч сүүлийн 3 жилийн дотор 5068 хүнээр нэмэгдсэн гэсэн энэ тоон үзүүлэлт ховдчууд төрсөн нутагт сайхан амьдрах боломжийг хангаж чадсныг харуулж байна.